Монгол жороо Монгол өв анхны дугаараа та бүхэн төлөвлөж байна. Монголын үндэсний жороо морин спортын холбооны түүх бичигдэх анхны тойргийн уралдаан нь Яарамгийн морь барианы газар 1996 оны 7 дугаар сарын 13-нд тухайн үеийн хотын дарга агсан наран цацралын зөвшөөрлөөр зохион байгуулахад Улс аймгийн төс сумын уугуул Баттред Си компанийн захирал Цэвэн Жуйн сартай хөрмөөр төрүүлж байжээ. Улсын наадмын жороо морины уралдаан жил болгон уламжлал болон уралдаж ирснээр ажина хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Баттред нь 2000 оны жороо морины уралдааны байшаалыг гаргаж байлаа. Улсын наадмын жороо морины уралдааны зохион байгуулсан гал уяа маань 2001 оны улсын наадмын соёлонгийн аман хүзүү авч сайхан нааджээ. Ахмад уяачид жороо морь унаж идлэх уралдуулах уяачид өв соёлоо дэлгэрүүлж байхыг сургамжилж иржээ. Уяачид улсын наадмын уяа морьтой зэрэгцэн жороо морио эдлэж уралдааныг зорьдог гэлээ. Хаврын цагт жороо морины явдлын төрөлөө Монгол адууга хүүхэд залуучуудад танин мэдхүй нэвтрүүлгээр сурталчлан хамтран ажиллажээ. Адуу газаргаар нь үнэлдэг гэдгээ хурдлах чадвар нь гоц азарганы удам хідэн үедэж танигдж байгаа шүү гэж Ахмад уяачдын сургамж үг байдаг байна. Зүгээр нэг жинхэнэ үнчээр явах гэдэг газараа яваад марсаар бай. Жороо морь хоёр хорт хоёр хөл нэгтэй гэдэг. Дээр өнгөх хичээлэр үнэн байдیں۔ Манай утгаас нөөрхөн баруун баялаан сул Ямбугийн хонгор 30-гийн хөрөн өнтер гэдэг нутлууд жороо морьд гарсан. Тэгээ тэр 5% хонгор гэдэг мунд хонгор мөр гарсан. Анхаарал хонгор гэдэг жороо морь гарсан. Тэрнээс мунд их төрүүлсэн гэлээ би тэр үзээгүй. За 5% хонгорын хордон байсан гэдэг. Нэг хэмэрчээд. 2005 оны унага Дорнод аймгийн Хүрлээ багшийн угшил Эрдэнэхүйгийн их болдын янзаг дуудлах зээр дазрах янзаг зээр жороо азрагны төлөвд нь холбооны цөм сүргийн адуу болон Сүхбаатар Өмнө Говь аймагуудад удамсаар байна. Хүнсгүүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа малын удмын сангийн үндэсний төв Монголын үндэсний жороо морин спортын холбооны хооронд хамтран ажиллах 2024 оны дугаар санамж гэрээний 2.5 дахь заалтын хүрээнд инновацийн бүтээлийг Экожокей олон улсын төслийн хүрээнд дуудлага худалдаа эрүүл мэнд олон улсын шууд амжилт түргэх J2, J1 классик ангиллын уралдааныг олон улсын морин спортын төвшөнд хөгжүүлэх бодлого барина. Экожокей клуб нь G3 ангиллалд оруулаад G3 дотроо ABC гэж ангилна. Энэ нь болохоор одоо G3-ын уралдаан зохион байгуулахад C ангил нь бол бүр суралцж байгаа нь. За B ангил нь одоо нэлээд сураад одоо аялал жуулчлалын чиглэлээр одоо уралдана. A ангил нь бол яг сурцсан морьд нь A ангиллалдаа шууд клубын зарчмаар уралдах. Монгол төмний зан заншил соёлын өвийг хадгалан үлдээх төрийн их баяр наадам жороо морины соёлыг түгээн дэлгэрүүлэх бодлогын хүрээнд уяачдын хөдөлмөр амжилтыг хууль тогтоомж дүрм журмын дагуу үнэлж шалгуур хангасан уяачдад улсын цол олгодог болсон байна. Мөн улс бүс аймаг орон нутагт жороо морины уралдааныг жиг төвжүүлэх энэ ажилд аймаг сумдын салбар холбоод идэвхтэй санаачлагтай байгуулагдсаар байна. Жороо азрах, жороо хязгаарлан насыг нэмж уралдуулах уяачин хөдөлмөрийн үржүүлгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах чанар чансайтай уралдааныг түгээн дэлгэрүүлэх бодлого чухал байна. Хязгаарлан 4 настай дөнөн адууны чансай түүхэн амжилтуудыг цувралаар хүргэх болно.